Урбатуу хатан онгод. Урбатуу хатан. Урбатуу бибээр зүүн хязгаарын ардуудыг төвшдөхэд уйл гүйцэтгэж байсан хатан байна. Мукавалей буюу мухлай гов ангийн ууган гэргий болно. Эзэн хаан зүүн бүсийг сойрхосноор хэрлэн мөрний айсав, далай нуур, буур нуур, хөлөн буурын их усан бэлчрүүдийг эрийн эзгүүд бибээр хамгаалан өмгөөлж, ард олноо тагшилж, адуу мал зэрэг ирсээ зэхэж ерөнхийлөн утирдана. Энэ нутагт эзэн хааны 2 охин уулан их төрийн толгой хийж хуралдай цэцгийг цуглуулна. Өөрөөр хэлбэл далай их энд нь бяцхан бүсээр нэг толгой хийгээд өөртөө хаттын хуралдай хийж засаглаж байсан. Уулан их ерөнхий хуралдай хуралдуулж ард олон хэрхэн байгааг мэднэ. Бибээр хар орноос ирсэн эд таваар дайны олзыг иргэдэд хишиглэх үүрэгтэй. Мөн мянгат, зуут, аравтын ахлах болгонтой гачигдал зовлон юу болж байгааг хэлэлцэх хиний өөдөлсөн зэргийг эцэг эхтэн дуулгах үүрэгтэй. Хэрв айлын 3 хөвгний 2 нь өөдөлсөн бол нэгийг нь буцаана. Энэ буцаасан хүмүүний оронд эндээс өөр нэгийг орлон явуулна. Төрд нэгэн толгоогоор ажиллахгүй. Үйл хэргийг хөтлөх олон хатад санаа сэтгэлээ нийлүүлж аж ардын төлөө зүтгэн. Ард олон ч гэсэн ахаараа төр бүтээн. Айлын ир ах нь болно. Чингэж өөрийн герт гачигдал босныг төрд мэдүүлж аж тэднийг хамгаалж хамаарна. Мөн алсад байгаа үр хүүхэдтэй санааж илээх эхийн сэтгэлийг харгадана. Дайнд өөдөлж энэ би тэнгэр тайлсны яслалыг гүйцэтгэх үүргийг голчлон хариуцна. Аянгат. Уучлаарай, та ямар угсаа гарвалтан бэ? Урбатуу хатан. Алтай язгуурын цагаан хэрэтийн угсааны дээдч биш, доодч биш гарвалтай. Өвг эцэг минь төр улсад өрлөг байсан түүхтэй. Гэвч эцэг минь анчин болсон. Эзэн дээдэс баруун түмтийг тэгштгэж хэрээдэд явж байхад мухлай вантай тааралдаж түүнтэй ураг нэгтгэж хожуу гэрэлсэн. Өрлөг жанжид ер нь хожуу гэрэлцгээсэн. Гоо мухлай 25 хавартаатай анх надтай тааралдаж удам угсаага бүхэлгсэн миний ятгалганд орж өөр 3 гэргээтэй болж 4 бүсгүй өр нийт 21 хүүхдийг хамтаар өсгсөн. Ураг гэдэг нь чухаг тул их нутгийнхаа цусан тусгаар тогтнолыг хамгаалах учгаар арвин үр хүүхэд өсгөх үүрэгтэй байсан цаг. Иймээс өрх гэр олон хүн гэргээтэй байх нь зүгээр. Учир нь охин хүүхэд дайнд барагтай л бол явахгүй тул амьд байна. Иймд тэр цагийн эр эмийн тоо эрс зөрүүтэй байсан. Тооллого явуулахад нэгэн эрд 16 бүсгүй үр заягдж байсан гэдэг. Язгууртан айл олон хүү төрүүлдэг бол ядуу айлд охид илүү төрдөг юм. Учир нь өдөр тутамдаа мах зооглож чадахгүй эр хүмүүн охин үр төрүүлнэ шүү дээ. Ноёны мал адгуулдаг бол гаргасан махны дотор махыг л авна. Дайнд явдаггүй, суугаа байх байдал хүнслэхгүйгээс болоод ядуу эр хүмүүн охин хүүхэд төрүүлдэг. Байнга биеийн хүч шавхаж байдаг, махан хүнс хэргэлдэг, ан гөрөө хийдэг хүмүүн эр хүүхэд буюу нуган үр төрүүлнэ. Гэвч ариун их нуган үрс дайнд их хорогдно шүү дээ. Бидний үед охин үрд төрд зүтгэж төмөр ил дагсаж хэлгээ хоёг зүүх ёс байсан. Гэвч цусаа хамгаалж өрөө өсгөх үүрэгтэй тул нуган үр төрүүлсэн бол дайнд явж болохгүй.
Тиймээс хүүхэд төрүүлэхээс өмнө дайнд явна. Ядуу хардуудын хувьд дайн гэдэг бол гэрээ төхнүүлэх нэгэн боломж. Иймээс хэцүү энэ амьдралаа орхий гэвэл дайнд явж олцыг олох боломжтой. Алсан хүмүүний баруун чихийг тастан авчирвал нэг чихийг нэг лам мөнгөөр тооцож гэрт нь хишиг онооно. Сүбэдэ Баатар би түмэн хүмүүний чих авчирсан гэж чих шиг чихэр авчирч нэргэж байсан удаатай. Ботахан удгүн. Нэг хүмүүнийг хоёр хүмүүс алсан байвал хинэн чихийг нь авах вэ? Урбатуу хатан. Амин цагт онснон чихийг авна. Энэ учигт Монголын нус товчоон дээр нэгэн баталгаа байна. Толгойг багад нь алхаар ирсэн нэгэн татар хүмүүнийг зэлэмжтэй хоёр би алсан гэж баруун чихийг нь огтлохоор маргадаг. Тэгэхэд ажаа ахайтан боёо Алтаны гэдэг нь Чингис хааны гүнж биш, бороохул жанжны гэргээ. Алтаны хутгийг нь унгааж гизгийг нь залгаасан. Житээ сүхээр завсан ч гэсэн амийг хороогоогүй тул баруун чихийг нь аваагүй. Иймээс амин цагт хутгалсан нь баруун чихийг авч их шан хүртсэн нь эзэн дээдэс амир бүрлгэгч эртэл саатуулсан гэдгээр ахайтныг шагнасан. Энэ нь тэр үеийн тэмцлийг тодолж буй юм. Аянгат. Та гоо вантай гэрлэхээс өмнө дайнд явж байсан уу? Урбатуу хатан. Би гоо ванг агнахаар явж байсан. Нүрээ харалцсан цусаа шившээрэлдэн тулалдаж байсан хоёр талын баатар байсан. Бид тавуул бүслэгдсэн тул бууч гсэн. Хоёр дуулгыг автал намайг бүсгүүр болохыг мэдээд гоован наатха үлдээгээд бусдыг нь хороотхой гэсэн. Бид 2-3 шөнө хутгаар байлцсан. Миний тамир барагдаж хэдэн сорвтойгоор би ялагдсан. Тэгтэл эрүүн дээр хотго толгож байгаад чи надтай амьдрноо эсвэл эндээ өгөх үү гэсэн. Би авар амьдрий гэсэн. Кафе уул хааны үеэс им цэргүүд олон болсон. Эрт үеэс ямар ч аймаг утгийг самарсан бай. Им хүмүүнийг хороодоггүй жагтай байсан. Охин хүмүүн 16 хүртэл эрт тоогдоогүй бол хоёуг дуулга агсан дайнд мордож тэндээс ирээ хайна. Бид бултаараа хоёр халаастай байдаг байсан. Хормойдоо чихээ хийн. Ингэртээ булаасан эдээ хийн. Тэгээд чихнээс их олцтой бол хураалгаж, чихтэй дүйцэх олцтой бол тэрийгэ өмжилдэг байсан. Зарим нь эдгүй зөвхөн чихтэй ирэх тул илүү гарсан олцыг тэдэнд өгнө. Би 10-ын дарга байсан. 9 сандаалах эмэгтэй бас човор байсан. Би анчин айлын ганц охин. Надаас өөр хүүхэд байгаагүй тул хөвөн өрлөгөө адил өссөн. Автаага бүх барилдаж, адуумал тууж, ангуруу хийж, охин эрдэмд суралцсангүй, хоол хийж чадахгүй, хормой дэвсэж чадахгүй, хошуу дэвсхийг бол бүрч хийж чадахгүй. Ийм л юм өссөн юм. Тиймээс тоогддоггүй. Өөрөө ир нөхрөө хайх гэж цэрэгт явж байхгүй юу? Тэгээд гованг тогоо барих хүмүүнээ ав. Би бол амийг чинь араас чинь манаж явъя гэсэн тул арвин хүүхэд төрүүлж өгөхгүй гэсэн юм. Тэгээд нэг хүү төрүүлээд түүнийг 2 дугаар гэргээр ачлуулад гованг араас нь хамгаалаад 100 гартыг нь атгаж авсан. Гованг би атгаад байгаа мó, атгуулад байгаа мó мэдэмгүй. Их хүлцэнгүй төвчээртэй хүмүүс шүү дээ. Чи инг тэг гэж би байнга хэлдэг тул атгасан гэж хэлнэ. Мукавлай буюу мохлай вангийн буултыг нь та нар мэднэ зү. Тэр хүмүүнээс илүү товшин авирт гэд намайг сэтгэдэ. Миний өдөөс архирхаас өөр юм хийж чаддаггүй байсан. Би архирхаас өөр юм хийж чадахгүй. Одоо миний ир хараагүй. Чиний харсан үзэлцээ гэдэл. Бид олон чудаа гэрийн хэрүүлээ хутгаа шидэж байсан.
Энэ тулалдах хүсэл минь бидний хайр байсан. Би алчгаж чадахгүй. Тэрийг би 2 удаа ялж байсан. Өнөөдөр чи шаардсан байна. Би хөх хадан дээр тэгэлчихлээ гэдэл байнга 2 биедээ шалтак тоочно. Бид тулалдахын тулд амьдарсан. Хинэн илүүгээ мэдэмгүй болтлоо тулалдсан. Аянгат гоо мухлаг их сайхан царайлаг хүмүүн гэж ярьдсан билээ онгодууд. Урбатуу хатан. Тэрийг дагах олон хүүхэн байна. Эртэй байна, хөрөнгөтэй байна, зүстэй байна. Сайхан байна гэд бэлэглэх хүүхэн чарвантай. Гэхдээ миний шүүсээс нь болоод өргөөнд орж ирэх нь ховор. Ихэнхдээ л боолоо болгоно. Мөнх насны үс юм шиг, мөнх насны тэмцэл юм шиг түүнээсээ жаргалыг эдэлдэг байсан имэл хөгжүүнтэй амьдралын эзэдтэй. Аянгат бусад үрлгүүдийн гэрээтэй та танил байсан уу? Урбатуу хатан. Би дайн тулаанд их явах учраас үрлгүүдийн гэргийдээс илүүтэй үрлгүүдийг нь харин танин шүү. Бутаахан удгүй. Тантай адил тулаанд хамт явдаг гэргий байсан уу? Урбатуу хатан. Наяагийн самхай байна. Бид 2 ижил. Бусд нь дагдаг дагуул хатан байхгүй. Наяа жанжны гэргий надаас илүү бяртай. Ирээсээ том биетэй баавгаа шиг хүүхэн. Түүнийг бараг бэлгүүдээ морь унаж явна уу гэмээр. Бааран овгийн бүдүүн хүүхэн тэрээр мэгт нэртэй бүх хүмүүний 4-р хусааны хүмүүн. Тиймээс мэгтийн дэргэд байвал ямартаач харавлага намналгаанд араар нутгад түшигтэй. Олон ч удаа Наяагийн амийг аварч байсан. Зилэн мөрлөгийн баг хатнаа их тайчин байсан. Хүүх зинхэрнүүдтэй, борж гавдар үстэй, персч гэлөө, польшч гэлөө нутгаас олдсон дайчин бүсгүй. Ер нь өрлөг бүрд нэг дайчин хатад байдаг. Гоо мухлай олон эмстэй байсан. Бусд нь тийм биш байсан. Миний дараах хатан их уран эрдэн боловсрал төгөлдөр хатан хүмүүний шинжтэй. Тиймээс аргээр ахуй амьдрал зүүн бүсийг тэр засагладаг байсан. Уг нь өрлөг бүрийн ууган хатад бүртэ хатанд аж ахуй амьдрал хэрхэн байгаа төв бэршээлийн талаар өчөж төрийн хэрэгт оролцох ёстой. Гэтэл би ууган хатан хэрн бүртэ хатантай дотн найсангүй. Би бээр хатан гэхээсээ илүү гоо мухлайн бие хамгаалагч хэвтүүлэн байсан юм. Бутаахан удгүй. Та ухтай байсан уу? Урбатуу хатан. Тийм зав байсангүй. Харин гоо мухлай модонд явна. Хэдэн сараар бясалгаж алга болно. Эрэхтэй ой ханаас ч юм бэ цамган дагуулад л ирнэ. Бутаахан удгүй. Яаж бүлдэг байсан бэ? Урбатуу хатан. Тэр явган судлаар бөөлөөд сурчсан хүмүүн. Тиймээс даян хийдэг байсан. Хингэрэг нүтгээс төвшөрөн. Хээр усанд, горхны чимээнд, тэргэс атай урдуудаар хэдэн хоногор хөдөлгөөнгөө сууж тархины цэнгэл олж би сэтгэлээ жаргадаг байсан. Ёор хөдлөхгүй. Амьсгалах чимээн алгуур болж суудаг байсан. Алах гээд ирж байгаа хүмүүнийг ч анзаарахгүй суун. Хэдэн хоногор биеийг нь хамгаалах гэж би юу ч хийхгүй суун. Төвхтэй. Онгод залчгаад байгаа мó, бие хайчгаад байгаа мó мэдэмгүй. Бие хайчгаад дээгүр зугаалаад байна л гэж ярьдаг шүү дээ. Харин идтэй хавтай бөөлдгөн гэвэл зэлэм шүү дээ. Түмэн олныг өрж байгаад, түүдэг галаа хасааж байгаад, тойрч сэгсрэнхэн бөөлөх дуртай. Тэрийг ч бид харах дуртай. Тэгээд ч 3 цаг л болох юм чин жаргалтай. Наяа жанжин агуйд ороод эхнэрээрээ агуйн амыг бул чулуугаар даруулуулна. 5-7 хоногийн дараа эхнэр нь очиж гаргаж авна. Эзэн дэдэс бол бүсээ хүзүүндээ зүүчгээд тэнгэр ширтээ суучихна. Гэхдээ аз болж 3 цагаар. Батахан удгүй.
Хатад яаж бөөлөх вэ? Орбатун хатан. Миний удаах хатан гэргий гэртээ баахан зул тойруулж хасаачгаад л дунд нь сочгодог байсан. Хаяада хөвөлцөж харагдана. Ээж нь татаар, эцэг нь урайхаа гарвалтай. Ботоохон удгун хэдин гэргий авч болдог байсан бэ? Орбатун хатан. Тэр үед нөхөр хэдин гэргий авах нь наран хэдэн цацраг гаргахтай адил чөлөөтэй байсан. Ботоохон удгун тэжээж л чадаж байвал болно гэсэн үг үү? Орбатун хатан. Гэхдээ гайхч нь хэн тэжээх юм бэ? Би л тэжээж таарна шүү дээ. Явж. Ботоохон удгун тэжээх юмаа өөрөө дайнаас олж ирэх үү? Орбатун хатан. Хамаг дайныг би өмнөөс нь хийж байхад чинь би тэжээж таарна шүү. Тэр яад юм бэ? Урагшаа хоошоо ухраад дайраад л гин шүү дээ. Хамаг үлийг нь би даана. Ирж байгаа сумыг нь хаана, урдаас нь очиж хүмүүнийг нь аална гэд. Тэгээд гоо мухлай жанжнаар чих тастуулалтай биш. Өөрөө чигийг нь тасна шүү дээ. Яллаа гэвэл өрлөг юм чинь ариун их олцтой л байж таарна. Үнэндээ ам биеийг нь хамгаалж харамлаж л явж байгаа нь тэр юм. Яг олзоо тоолбол би арвинтайг нь олно. Түүний биеийг хамгаалсан очгаас. Өрлөг гээд түн рүү ирэх сум арвинтай. Довтлох хүмүүн олонтой. Тэр бүхнийг хөнөөгд байхаар миний уут дүүрэн шүү дээ. Тиймээс би ам бардам би тэжээж байна гэж хэлнэ. Гоо мухлай вангийн хураасан эд бол нутаг хошууны эд. Харин миний хураасан эд бол өрх бүлийн эд. Үүгээрээ ялгаатай байгаа юм да. Жанжин басны гороор нь эд хуваах болвол тэр өөрийнхөө осныг хуваана. Зууд тутраг боллоо гэхэд тэр өөрийнхөө эдээр ардаад итгэнэ. Даан дажин боллоо гэхэд өөрийнхөө хураасан хоёуг дулганаас ардтаа өгнө. Тэгэхэд минийх рүү бол шунаж эс дийлнэ. Учир нь жанжин нэрээр олсон бус хүмүүний чих цуглуулж цэрэг нэрээр олсон олз юм шүү дээ минийх. Хоёр баатартай тул манай гэр бүл хангалуун сайхан амьдралтай. Мөн Есүс хатны биеийг манаж ан агнах үед хамт явдаг байсан. Монгол хатад ноёд алинч бай ан авлаж зугаа гаргадаг байсан. Түүгээр морныхон шанцыг эр биеийнхээ чадлыг шалгаж гарынхаа сэцгийг алдахгүй байхыг хичээнэ. Зүгээр байгаа дэвэл булчин сул байна. Тэр л дадлаа хийхийн тулд ан авлаж тоглоом наадгаа хийж бие чангалдаг байсан. Тэр үед би дэрэгдэн байна. Мөн шөнийн өчигт ойрхон байна. Тэгж би Есүс хатанд ойр байж өөрийн үгийг хэлдэг байсан. Намайг хүндэтгэж энд яах вэ гэж асуудаг. Арвинтай үг ер хэлэхгүй. Сэтгэлээ нээж ярихаараа их л гинэн хүүхэд шиг аллах талга ярихаар айж ханцуудаа нуугддаг. Олон төмний дунд бол ширүүн царай гаргаж суудаг. Сайхан сэтгэлтэй хатан. Олон төмөн түүнийг хатуу харгас хатан гэж бодовч үнэндээ тэр нь бол өдөртөө зүүдэг багн байсан юм. Эзэн дээдсийн үг хэлийг өртөө болгон хэлж дамжуулахад хүүхэчгэл биширч сонсоод хоёр гараа хавсранхан байсан. Би түүнтэй ойр байсан учраас намайг буулгаж өөрийг минь гэрчил гэсэн биз. Харин Есүс гүн хатны гавьяа отчийн өргөөг байгуулсан тул Есүс хатны гавьяа бол өртөөг тишилж өртөө бүхэн дээр адуу мал тагшилж аянчдын болоод өртөөчдийн тухайг хангасан. Зээлийн газруудыг товлож хэм сайтай газруудад төр зээлийг тогтоож эзэн хааны цоглож хураасныг зүгээр тараах биш эргэлт худалдаа болгож хөглсөн юм. Тиймээс дайны олзоос гадна арилжаа наймаагаар ахууга тэгшлэх болсон. Ногон өргөе ард бол ядуу байсан. Охин үр давмгай ардуудыг тижээх арга олсон юм. Эд урлаад зарж олно. Ирсэн ачсан эд агуурсыг зарж өгч дундаас нь ашиг хүртэж болно. Өнөөдөртөө бэлгөөч дараа дайнаас олзоор зээлээр эд олгоно. Энэ үйлийг хариуцаж нэгдсэн улс орноос ирэх өтөр муутах эдийг зээл дээр гаргаж ардад түгээж удаан хадгалж болох эдийг ордон төвлөрүүлэн татдаг байсан.
Иймээс энэ идүүдтэй хамгийн ойр байсан нь Есүс хатан болно. Ботахан удгүй. Тэр үед мөнгөн тэмдэгт байсан уу? Эдийн солилцоо байсан уу? Орбатуу хатан. Ихэнх үедээ эдийн солилцоо байсан. Төлөв цай солилцдог байсан юм. Би чамд төдий төлөг өгье гэж өөрийн морин тамгаа төлбөрийн баримт болгон үлдээн. Өөрөөр хэлбэл тамганы зураасаар нь төдий төлөвний нэхэлтэй гэж тооцдог байсан. Үүнийг хийхдээ морин тамгаа бихэнд дүрж байгаад цаасан дээр дарна. Дараа нь өөрийнхөө эрхийг хуруу байна уу, чөчөө хуруу байна уу хамаагүй нэгийг нь бихэнд дүрж байгаад тамганыхаа голд нь дардаг. Энэ бол миний төлөг гэсэн үг. Ингээд зээлээр өгчвэн. Ингээд бараагаа хураахаар өнөө цаасаа аваад дамжаад өрг тойрно. Бээжин явах жим дагуудаа айлуудаар ороод төлгүүдийг хураагаад явчихна. Ботахан удгүй. Зээлээс алс байх айл өрхөд яаж түгэх вэ? Орбатуу хатан. Үхэр хөсгөөр нандин зүйлээ хуваалцахаар явна. Зах руугаа ер нь худалдаа багасна. Торго аваачиж өгч хариуд нь ангийн ус авна. Хувийн хэрэглээ өндөртэй, гойж годох нь багтай. Төвдөл илүү хэрэгцээ буюу зах зээл байдаг. Ийм тамгад бүдүүлэг харилцаа өнөө хил ам гэдгийг нь гаргана үсттэй. Ийм учраас түр захиргаанаас энэ маргааныг хариуцах гэж цаасан эмбэг гаргасан. Цаасан мөнгө гэсэн үг. Алт мөнгөөр арилжаа хийх нь ардад түгээмэл байгаагүй. Иймээс эзэн хааны эд хуваах зарилгийг төгрөг болгож ашигласан. Энэ нь мөнгө гэхээсээ илүү эзэн хаанаас төдий тооны чихний эд авч болно гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл ардын гэрт өгдөг бичээс юм. Эхэндээ бэлэн чихээр нь эдийг түгээчгээд гэрлүүгээ аваад явна. Гэтэл тэнд байгаа цэргүүд чинь эзэн хаанаар олзоо гэрлүүгээ дайх болсон. Тэгэхээр нь үүнийг орд өргөнөөс авахар болгож бичиг түгээх болсон бөгөөд үгээрээ арилжаа хийж болдог болгосон юм. Ийм худалдаанд цаасан төгрөг үүсэх учиг болсон. Төгрөг гэсэн үг нь дугарга зоосноос гаралтай. Дугарга зоос гэж хэлсээр байгаад төгрөг гэдэг үг болчихсон юм. Өнөө цаасаа бид бас төгрөг гэж нэрлэнэ. Зоосны л үүрэгтэй учраас дайны зоос шүү дээ. Ийм учраас үүнийг арвинтай болгож тодорхой тооны хишгийг төд хуваагаад ардад өгнө гэх жаяг гарсан. Дайны олзон дэнстэй нөгөө талд цаас. Энэ дайны олзыг 1000 хуваана гэвэл 1000 цаас гаргана. Тэгээд айл болгонд хувааж эргэлдэж байхаар болгож төгрөг болсон юм. Энэ үйлд борчуу, бүртэй хатан, Есүс хатан нар хэрхэн яаж тэмцэл хийж эргэлдэж төрд ирэх дайны олзыг хуваах вэ? Түүнийг яаж эргэлдүүлэн бусад айлд хуваах вэ? Алт хэргэлдэггүй айл нь алт хэргэлдэг айлд алтаа яаж арилжах вэ? Эргүүлээд аюул зудад орсон айл нь дайны бичгээрээ яаж адуу малтай болох вэ гэдгийг тэгшдгсэн юм. Иймээс төрөөс төдий тооны бичгийг гаргана гэд тэр нь эргэлт байхыг сэтгэсэн. Нэг газар төвлөрөөд ирдэг нь эзэн хааны сан болно. Тэр бүх бичиг нь эргээд цуглах газар. Эндээс ардууд нь их багаар нь тойруулаад хэргэлчихнэ. Бүх ардад хуваах боломжгүй учраас ийм цаасан бичгийг өртөөлүүлэн хэрэглэх болсон юм. Түүний гавьяа бол энэ болно. Ботахан удгүй. Хэдэн жил дайнгүй байх үед олз хомсдно. Тэр үед яадаг байсан бэ? Орбатуу хатан. Урд нь олсон олзоо санд худалдаж бичиг авч болно. Хэрэв чи алтан бүстэй байлаа гэхэд тэрийгэ төрд 5 шараар өгч болно. Түүнийгээ өгөхдөө тэр жанжнаас аваараа гэд бичиг хийж өгнө. Ботахан удгүй. Хэрэв бүх олзоо малаа барчсан айл байвал төрөөс яаж зээл авах вэ? Орбатуу хатан. Санд ирээд би барьцаа барина. Би дараагийн дайнд төдий хүчээр заавал оролцсон. Үүний оронд надад төдий мал урьдчилгаагаар өгнө гэд хүсэлт гаргана. Энийн заавал дайн байх албагүй. Өртөөн дээр хил манаагаар гарах ажил байж болно. Манаагаар голчлон төрд ажиллаж болно. Ийм аргаар ардаас албан бус ажилтан аавна. Албан ажилд бол байнгын хөвтүүл, турхаг, хорчин гэд үйл байгаа шүү дээ. Энэ бүх зангилааг нь биечлэн үйлдүүлж
санааг нь буурчуу жанжин гаргаж, бүртээ хатан дэмжлэг үзүүлж, холбоо сүлбээг нь нэгтгэж, биеэр үлдсэн нь Есүс хатан болно. Тэр бүхэнд өртөө байгуулж, хідэн мал байгааг нь шалгана. Бичиг баримтыг нь цуглуулж, өртөөгөр хинхэн хизээ явсныг бүртгэнэ. Аль өртөөнөөс дайны бичиг ирж, хартан үзэгдсэнийг тэмдэглэнэ. Ингээд цэргийн хоророо илгээн мөн зарах шийдэн голчлон зарган эд хураалган дээр гарна. Иймээс өнөө төлбөрийн бичиг Есүс хатан дээр цугларч буй учраас тэр нь үнэн худал хэсгийг шалгах гээд тэр бүхнийг хийнэ. Есүс хатан эд хуваах ажил дээр ирсэн учраас заргаан шүүгч болсон юм шүү дээ. Иймээс засаглахаас өөр арга байхгүй. Есүс хатан хамгийн урт насалж хааны 4 хатнаас хамгийн сүүлд үүд болсон. Тадаруудаа аваад Батын ус руу нүүсэн. Хинтийн нутагта хэрлэнгийн айс авдаа тухгүй болоод ирэхийн цагт бүх ардаа баг багаар уун цум нүлгсээр байгаад наймалжин хатнаас ам аврагдсан цор ганц хатан болно. Төрөн хэрэгт тэгтлээ хошууд урдаггүй. Зарган хэрэгт ариунтай оролцдог түүнийг хатуу хэлтэй гээд хүмүүн ер нь оролцдоггүй байсан. Гоо мухлаа жанжны ивэл ээлд байдаг учраас тайтаж эс төвдөн. Биеийг нь би манаж байхад ямар нохойг оруулдیں۔ Дөрвөн муу хулгайч ирвэл толгойг нь тасдах байсан. Бүртөө хатныгаа хамгаалж чадаагүйд би их харуулсан. Хэрэг би биеийг нь манаж байсан бол байж л байх байсан. Гэтэл би Есүс хатнаа манаж тэр гавьяагаар минь Есүс хатан 92 насыг зооглож амьдэрсэн юм. Есүс гүн хатантай би цавчаад бай. Та оёод байна гэж тэрсчил сон шүү дээ. Тим харилцаатай байсан бид бие юр үзэхгүй. Авир аш муутай. Үүнийг зайлуул гэхэд Есүс хатан авир догшонтойж сэтгэл цагаан. Чи үнэн үгийг нь сонсоогүй байж хүмүүнийг бүүд өгөн түхэ гэж өмгөөлдөг байсан юм. Ботахан удган. Таныг дайнд явахаар хэн биеийг нь хамгаалах вэ? Урбатуу хатан. Миний охин. Би нэгэн ногон өр, нэг охин өртэй. Ногон өр минь Бядуу, охин өр минь Баатар байсан. 12 доо анхны дайндаа орсон охин урагтай. 21 хавартаадаа анхны дайндаа орсон Бядуу хүүтэй. Эцгээд ураагаад Бядуу төрсөн. Гоо мухлаа жанжны ээлдэг зөөлөн наргаанч цэнгэж занг дуурайчихсан. Түүний баатарлаг жанжин занган дуурайгаагүй. Тиймээс эрдэм ном арга зайл гэж явж бих муутуутай зуралдаж байгаад дайнд хожуу морцсон. Харин охин маань өсөх цагаасаа л сэлэмтэй, хоёгтай, өрсөлдөн өссөн. Дур байхад би няцааж чадахгүйгээс хойш багдаал надтай хамт дайнд явсан. Их минь би чамайг хутгалбал чи намайг яана уу гэд худах шүрээд боссон охинтой би юу ярина вэ? Авирыг минь дуурайгаад хат охин болсон. Ботахан удгун. Заавал дайнд явах ёстой юу? Урбатуу хатан. Дайнд явж бие хамгаалахгүй хэний гэрт хургах юм бэ? Ядахтаа нэгэн удаа явж хүмүүний цус үзэж юуг хамгаалахын тулд юутай тулгарч байгаагаа үзэх ёстой. Бичигтэн сайд байсан ч нэг удаа тулаанд орох ёстой. Учир нь энэ бичиг ном хэрхэн юугаар хамгаалагдаж байгааг мэдэх ёстой. Ботахан удгун. Бичигтэн дорой бурай болохоор хамгаалагчтай л явах уу? Урбатуу хатан. Нэг орсон бол болно. Мань мэтэн сүудрийг нь хамгаалж явна. Ялангуяа бичигтэн жононгууд бол бүр төвхтэй. Сэлэмнийхэн ард жижирхээс өөр үлдэлгүй. Морин дэл дээр шээхээс өөр шидгүй. Тийм дорой буйраанч байна. Баатарлаг туйлстан нь ч байна. Энэ зурхандаа амиа тээж явдаг нь ч байна. Төрхөөсөө дайны тэнгэртээ төрсөн ирж бай. Эмч бай. Манлаад нь л байж аж төрдөө. Инх цагт бол хийх ажилгүй. Бидэн шиг хэрэггүй хүмүүс байхгүй шүү дээ. Ботахан удгун. Есүс хатан өөр ямар жаяг гаргасан бэ? Урбатуу хатан.
Эхлээд энэ гаргасан муутуу цаастайгаа хамаатай жагийг хэлэлцэж байгаад түүнийг жаяглаж засаглахтай холбоотой төрийн засгууд нь гарч ирсэн. Тэгэж тэр нутагт байх бүх жаягийг засаглах болсон. Тэр цагт Шихитэнг дэрэгдээ суулгаж хүүх дэвтэр бичүүлнэ. Энэ нь бүх жаягуудыг өдөр сараар нь дугаарлуулна. Тэндээс ямар шийдэл гарч ямар очиг болсныг тэмдэглүүлж ясан юм. Шихитэн гэж бас эрийн сүнсгүй хүмүүн байна. Олигтой ир байсан бол Иесүү хатныг манаж вэ гэд орхиод явахад санаа амар байхгүй юу? Гэтэл шүдэ билүүцсэн айтай муу нохой. Бичгтээ бол гарамгай. Бэхээр байлдаж чадна. Балтаар байлдаж чадахгүй. Тэгээд тэр нэг хүүхдийг бас марлах ажил гарна. Нэг гэрт байхад болно. Тусдаа гараад явхаар нь хэнийг нвэ гэх болно шүү дээ. Намайг үгүй үед Иесүү хатны орд халтлагад өртөж ургаа алдсан. Намайг байхад амгалан байсан. Миний охиныг алс жинд явуулсан. Намайг байхгүй үеийг далимдуулан хулгай зэлгий орно. Тэгэхэр л итгэлд авах аргагүй дээ.